За цар тахлын нөлөө хүн тулсан салбарын нэг нь үйлдвэрлэл эрхлэгчид. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна. За тэдний хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалж үлдэхээр мөрөөсөн ч нийгмийн олон асуудлуудаас шалтгаалan тэсжүүлдэхэд хүн болж байгааг ярьж байна. Үүний дээр бүтээгдэхүүний патентын баталгаажуулалтын асуудалч тулгарч байгааг ярьлаа. Бас таг болгочихгүй би нэг амьд үлдэхийн тулд үлцэн юм хийжлээ. Би одоо 2014 оноос эхэлсэн 7 дахь жил рүү явж байна. Энэ үйлдвэрлэлийг явуулахын тулд ямар хугацаанд тасралтгүй одоо унсан ч болсон ч ингээд явсан бэ гэдэг хүний түүхийг хараасаа л гэж би хүсэж байна. Ив ижлэхэн төрлийн бүтээгдэхүүнийг импортын утсаар өөрөөр хэлбэл миний сая яриад байгаа шиг холиотой утсаар хийчихэд тэгээд мэдээж өртөг тэр бол хямд тусна. Өнөөдөр бид нар зүгээр л өнөөдрийнхөө юуг хараад ахуу жоохон цаашаа хармаар санагдаад идэв. Баталгаажуулалт хийдэг газар байхгүй байхгүй. Оюуны өмчийн газар бол хэлбэр хийц байд юм уу, найрлага, орчин найрлага юм дээр хийж байгаа. Яг энийг ууланд ханах хийх хэрэгтэй байхгүй. Одоо сая ихэд энд бол одоо үйлдвэрийн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаа явдаг гэж ярьж байна тийм ээ. Ингээд инхээр банкаараа ерөөсөө яг дамжиж орж ирэх гэдэг ойлголт бага байдаг. Тэгээд яг одоо энэ газар дээр нь манай Зээлийн Батлан даалтын сангийн мэрэгчлэлтэнгүүд сууж зөвлөгөө өгж байгаа учраас бас ямар ч гэсэн энд оролцож байгаа 130 аж ахуй нэгж маань тодорхой хэмжээний мэдээлэл авсан байх гэж бодож байна да. За ийхүү холбогдох албаны хүмүүс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж асуудлыг сонсож шийдлийг ярилцлаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдэж зөвлөгөө мэдээллийг өгсөн юм а. Хамгийн түрүүнд үүд хаалгаа барьсан салбар одоо ямар ч дэмжлэггүй яваад байна. Тэгээд барьцаатай хөрөнгө өнгө сайтай, эргэлтийн хөрөнгө сайтай нь бол одоо энэ улсаас олгож байгаа онцгой өнгөтэй 3% зээлийг аваад байна. Жинхэнэ авах ёстой энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар нь авч чадахгүй байна. Тийм учраас хуульд өөрчлөлтөөрүүлж энийг салбарыг бодиттой дэмжих ёстой гэж харж байгаа. Аж ахуйн нэгжүүд маань бас ийм борлуулалтын ийм арга хэмжээнүүдийг аль болох одоо олныг зохион байгуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Жуулчдыг аль болох одоо олноор нь оруулж ирэх талаар бас арга хэмжээ аваач гэдэг саналыг бол бас аж ахуйн нэгжүүд маань тавьж байна. Энэ дагуу бид нар дараачийн бодлого боловсруулж арга хэмжээ авна гэж бодож байгаа. Тухайлбал төрийн худалдаа авалтанд одоо бид нар жижиг дундын салбарынхны бараа бүтээгдэхүүнийг оруулах тал дээр бодлогын хэмжээнд ажиллаж байна. Хоёрдугаарт мэдээж тоног төхөөрөмж санхүүгийн тусламж дэмжлэгийг олон улсын байгууллагуудтай хувийн хвшлэлийнхэнтэйгээ хамтарч одоо гаргаж байна. За гуравдугаарт нь бид нар сургалт хөгжүүлэлт бойжуулалтыг нь одоо нэгдсэн хөгжлийн төв байгуулж одоо хийж байна. Манай одоо анх удаага нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдийн хөгжлийн төв нээгдсэн байгаа олон улсын стандартын дагуу. За ийхүү нэгч жижиг дунд үйлдвэр эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй үзэсгэлэнт 130 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож нийслэлийн засаг дарганд хамгийн газрын дэмжлэгтэйгээр түрээсгүй талбайд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж тулгамдж байгаа асуудлаач холбогдох албаныханд уламжилсан юм а. Цар тахлын энэ үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч баялаг бүтээгчдийг дэмжих ажил хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ холбогдох албаныхан энэ үеэр хэлж байсан юм а.